За квадрат гიშтгэлийн томьёо. За тэр дундаа энэ томьёоны нэгэн онцгой хэсгийн талаар энэ нэвчлэгээ бид ярилцгуулна. За квадрат гიშтгэлийг бол бид нар ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c гэсэн хэлбэртэй байна гэж үзэж байгаа. ax square plus bx plus c equals 0 гэж байна. За тэгвэл энэний шийдийг бидэнд олдог нэг томьёо байгаа. За тэр томьёог бол бид x1 2-ыг олдог томьёо гэж нэрлээд за quadratic equation formula бол хасах b дээр нэмэх хасах язгуур доор b квадратаас хасах нь 4ac хуваах нь 2a гэдэг энэ томьёо байна. Тэгвэл энэ томьёон дотор байгаа за дахиад өнгийн солиод бичье. За b квадратаас хасах нь 4ac гэдэг бол дискриминант гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ялгагч гэсэн үг. Ялгагч. За тэгвэл энэ дискриминант гэдэг зүйл маань юуг ялгах гээд байгаа юм бэ гэдгийг одоо энэ бичлэгээр ярилцъя. За тэгэхээр энэ бол квадрат гიშтгэлийн шийдвүүдийг олдог. Энэ квадрат гიშтгэл маань бол нэг шийдтэй байж болно. Энэ тохиолдолд бол x1, x2 хоёрын хоорондоо тэнцүү байх юм бол нэг шийдтэй байна. Ийм байвал one solution. Эсвэл one root гэж нэрлэдэг тийм. Нэг шийдтэй юм уу, нэг язгууртай байна гэсэн үг. Хэрвээ x1, x2 гэж тусдаа олдож байх юм бол энийг two solution. Хоёр solutionтай гэж нэрлэдэг. За энд бол two solutions байна. Эсвэл two roots гэж нэрлэдэг. Эсвэл энд шийд байхгүй гэж болно. Өөрөөр хэлбэл no solution or no root. Энэ гурвын аль нь байх вэ гэдгийг шийддэг зүйл бол дискриминант буюу энэ утга нь b квадратаас хасах нь 4ac. Үүнийг бол дискриминант гэж нэрлэж байгаа. Discriminant of a quadratic function. Quadratic function. За тэгвэл энэ яаж шийдээд байгаа юм бэ гэхээр за энэ одоо илэрхийлэг хэдүүлээ харъя л та тий. B дээр нэмэх хасах. За энийг хэдүүлээ ингэчээ. Яг дискриминант хэсгийг арилгаад оронд нь зүгээр d үсэг тавьчих. Оронд нь d үсэг тавилаа. Тэгвэл x1 гэдэг бол үнийг нэмээд нэг боддог тий. Хасах b дээр нэмэхэндээ хуваах нь 2a гэдэг. Тэгэхээр энэ d маань хэрвээ тэг байх юм бол x1 2 нь бол x1 нь өөрөөр за энэ ч ихлэ d тэнцвүүдийг гэдэг чинь d тэнцвүүдийг буюу дискриминант тэг байх юм бол x1 нь хасах b хуваах нь 2a. За энд нэмэх хасах тэгтэй. Тэгэхээр нэмэх хасах тэг байхгүй болохоор энэ хоёр хоорондоо шууд адилхан болно гэсэн. x2 ч гэсэн хасах b хуваах нь 2a. Уг нь энэ хоёрыг ялгадаг зүйл юу байсан бэ гэхээр энд хасах нь дискриминант байсан. Дааш дискриминантыг энд нэмэх нь гэдэг ч юм уу те. За нэмэх хасах нь бол заавал хамааралтай биш, дараалал хамаагүй ийм болох байсан. Гэвч одоо ийм биш байгаа болохоор энэ хоёр бол хоёулаа л ийм шийдтэй болно гэсэн. Хасах b хуваах нь 2a. Мэдээж хасах b 2a гэдэг нь бол энэ x квадрат бол 1 гэсэн урд байгаа таа тий. Энэ үгээрээ энэ гарч ирнэ гэсэн. За тэгэхээр ихэнх тохиолдолд бол дискриминант тэг байхад ингэж гарч ирд юм байна. Тэгэхээр дискриминант нь бол энэ гурыг хооронд ялгана гэсэн үг. Шийдгүй байх уу, нэг шийдтэй байх уу, хоёр шийдтэй байх уу гэдэг. За хоёрдугаар тохиолдолд яавал хоёр шийдтэй болдго юм бэ гэдэг талаар ярилцъя. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр дискриминант нь тэгээс эрс их байх юм бол хоёрдугаарт бол тэгээс эрс их байх юм бол яагаад гэхээр мөн л өмнөхийн адил x1-ийг олъё. Мөн x2-ыг олно. Тэ хасах b дээр нэмэх нь d. Хуваах нь 2a. Ингээд нэг хариу гарч ирнэ. Ягаад гэвэл d тэгээс их юм чинь язгуураас гарч ирнэ. Язгуураас гарна. Тэгээд b дээр нэмж байгаа юм чинь мэдээж b-ийн утгыг өөрчилнө. x2-ийн хувьд болохоор b-гээс хасах нь дискриминант. Язгуур дор дискриминант гэж бичих юм байна те. Язгуур дор дискриминант гэж. Энийг хуваах нь 2a.
Ингэхээр хоёр ялгаатай шийд гарч ирж байгаа болохоор энэ хоёр шийдтэй болно гэсэн. Гурав дахь нь D нь хэрв тэгээс бага байх юм бол. За ингээд нэг тус нь хайрцагалчээ. За ингээд эхний хоёр дээр юм байсан. За D тэгээс бага болчихно гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр язгуур доор B квадратаас хасах нь 4AC гэд эндээс хэрвээ бид нар бодох юм бол хасах B дээр нэмэх хасах хуваах нь 2A гэж байгаа тийм. Энэ хэсгээ бодохоор энэ бодох боломжгүй. Яагаад тэгэхээр язгуур доор хасах тоо байж болохгүй, сөрөг тоо байж болохгүй. Тэгэхээр дискриминант гэдэг энэ зүйл маань бол маш чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл квадратик шийтгэл хэдийн шийдтэй вэ гэдгийг зааж байгаа. За тэгвэл шийд гэдэг нь юу вэ гэхээр энэ бол бас чухал асуулт тийм. Шийд гэдэг нь бол хэвтэй тэнхлэгтэй хэдэн цэгээр огтлцох вэ гэдгийг зааж өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дискриминант нь тэгээс бага байх юм бол энэ хэвтэй тэнхлэгтэй огтлцохгүй. Хэвтэй тэнхлэгийн дээр байгаа дээш харсан парабол эсвэл доор байгаа доош харсан парабол байна гэсэн үг. Дискриминант нь тэг байх юм бол яг хэвтэй тэнхлэгийг шүргээл явж байгаа парабол гэсэн үг. Нэг цэгээр яг оройгоороо шүргэж байгаа. Эсвэл доош харсан тийм ийм параболыг шүргээд явж байгаа тохиолдолд дискриминант нь тэг байна. Дискриминант нь тэгээс их байна гэдэг бол хоёр цэгээр шүргэнэ. Ингэж явхад энэ хар балыг улаан хэвтэй тэнхлэг гэж үзэх юм бол ийм хоёр цэгээр шүргэнэ гэсэн. Мөн доошоо харсан байхад за ингэж хоёр цэгээр шүргэнэ гэсэн парабол байна. За тэгэхээр дискриминант гэдэг зүйл маань бол квадратик шийдгэлийг хариутай юу? Тэгэд шийдтэй байх юм бол бас нэг бидний хийж болдог үйлдэл юу вэ гэхээр түүнийг үржигдэхүүнд задлж болдог. Шийдтэй байх юм бол үржигдэхүүнд задлж болдог. За энэ талаар бол бид нар дараагийн хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.